Өнөөдөр монголчууд алийн болгон гурилтай шүл идэх юм бэ? Энэ байдлаасаа гаръя л да. Гэхдээ хөлсөө тусдуулан байж ажиллах хэрэггүй. Зөвхөн мөнгө олох хамгийн хялбар арга гэж сүлжээний бизнесийнхэн иргэдийн толгойг угааж байна. Хамгийн харамсалтай нь мөнгөө өгөөд элсэж байгаа хүмүүс үнэхээр баяжиж чадаж байна уу гэвэл үгүй. Харин санхүүгийн пирамидын алтан дүрм нь эхэлж илсэн хүмүүс баяждаг, харин сүлд орсон хүмүүс нь хохироод үлддэг тухай энд яригдж байна. Амьдрал хүнд байна, ядуу байна. Хүмүүсийн амьдрал одоо баталгаагүй хүнд байгааг нь ашиглаж одоо өөрсдөө маш хурдан мөнгө олно, маш одоо амархан сайхан амьдрна гэсэн ийм одоо хуурамч гинэн одоо ийм мэдээлэлэр хүмүүсийн тархийг угааж одоо маш одоо санхүүгийн үнэхээр хүндрэлд оруулаад одоо энэ бол одоо үнэхээр хэрээр сэтэрч байна. Манай улсад орж ирж байгаа сүлжээний бизнесүүдийн 70% нь Оросын холбооны усаас орж ирж байгаа юм а. Хойд ирж энэ аргаар ажиллаж байгаа сүлжээний бизнесүүдийг ногтлох хууль байдаггүй юм байна. Тиймээс Оростой бол элсэх нь элсээд аль хэдийнэ хөлөө олчихсан байдаг. Харин монголчуудын хөрөнгөөр мөнгө угааж байгааг тэд хэлсэн. Ямар нэгэн тийм төрлийн бараа бүтээгдэхүүн байхгүй. Тэгсэн мөртлөө хий хоосон тийм карт ч юм уу утсаар ариулах одоо юу гэх юм тийм ээ. Бараагүй пирамид гэж нэрлэдэг. Эдгээр яадаг вэхээр манай Монгол шиг тийм жижигхэн зах зээлтэй оронд яадаг вэхээр 6 сараас 1 жилийн тийм настай байдаг ерөөсөө. Цаашдаа явъя ч гэсэн ямар ч боломж байхгүй. За бараатай бол авчиж байна. Одоо энергижүүлс уустай аппарат ч юм одоо турах кофетэй ч юм уу тийм ээ. Одоо эдгээр болохоор бараатай пирамид байна л да. Тэд нар яаж ирэхээр 1-3 жилийн настай бол авчиждаг. Манай хойд хөрс Оросын холбооны улс 1996 онд шууд худалдааны нэг гишүүнээр элссэн боловч өдөө 14 жил болж байгаа боловч пирамидын эсрэг хуульгүй. Тэгэхээр яа тэгэхээр бараа Европоос жинхэнэ сүлжээний шууд худалдааны бизнесийн компаниуд Орос руу орохороо сүлжээний бизнес болоод Оросоос Монгол руу орохороо жинхэнэ санхүүгийн пирамид болж үйл ажиллагаагаа явуулж монголчуудыг бужигнуулаад хэсэг хугацаанд явж байгаад хэсэг хугацааны дараа ингээд мөхөж устддаг ийм жишг яг өнөөгийн байдлаар практикаас харахад тогтцсон байж байна. Тиймээс манай улсад Аалзны тор мэд хэрсэн хөл толгойн олдгоо байсан сүлжээний бизнесийг нэг тийш нь болгох зайлшгүй шаардлага байгааг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсад хүлээн зөвшөөрлөгдсөн шууд худалдааны компаниудын төдийлөл хүсэж байна. Харин иргэд сүлжээний бизнесийн тал дээр ямар бодолтой явна вэ? Баяжхан цөөхөн баяжаад бусд нь баяжхгүй юм алддаг л байна. Тэгж нэг дэмждэг. Сүлжээний бизнесийг мөнгө олох арга нь бол гэж боддог шүү дээ. Элби юм шиг нэг дор нэг өглөө босгод л баяжуулна. Бөө мөнгөтэй болгоно гэсэн зар тарааж ажилгүй иргэдийн зовлон тулгуурлаж хөгжиж байгаа хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг тэд нэрлэж байна. Сүлжээний бизнест орсон иргэдийн 10-аас 11% нь л баяждаг, харин үлдсэн хувь нь хохироод үлддэг гэдгийг тэд хэлсэн. Тиймээс ийм замбраагүй сүлжээний бизнесүүдийг зэгцэлж тусгай хуультай болохыг тэд энэ хурлаараа онцолсон юм а.